19-ний сургуулийн буудлал гэдэг байт юм байна. За ер нь хүмүүсийн мэдж байгаагаар тэр нөгөө Монсын уулзуур гэдэг тэр бол бараг тэнд харагдаж байна. За тэгэхээр хэрний хажуутлын буудлыг бол автобусны буудлыг бол юу гэдэг юм байна? 19-ийн буудлал гэдэг юм байна. За энд нөгөө нэг төмөр авдаг том цех ийм юу байдаг шүү дээ. Төмрийн хаягдал авдаг. За энэ дээр агарын чанар хэр вэ нэ харцгаая. За энэ дээр би түр зогсооч. За keep away буюу энэ газраас ингээ холдороо гэдэг энэ анхааруулга өгч байна. Тэгээ энэ үер нь бол энд ингээд макс хамгийн дээд түвшиндээ улааж байна л да. За тэгээд hazardous буюу аюултай байх шүү. Эндээс ингээд энэ газар руу битгий ороорой гэдэг. Яг тэгвэл энэ багж өөрөө нөгөө нэг үйлдвэрлэлийн зорилттой нөхцөл байдлыг өөрчлөлтүүлэх хүмүүстэй анхааруулад гараараа одоо энэ аюултай орчноос гараараа гэж анхааруулах зорилттой байхгүй. За тэгээд PM2.5 буюу маш нарийн ширхэгтэй тоосонцор бол 224 гэж түвшинд байна. За тэгэхээр 250-аас 250 дээр бол эрүүл мэндэд муу гэдэг түвшинд байгаа юм байна гэж үзэх юм байна. За PM10 бол 384 гэж байна. За 350-аас 420 дээр бол анхаарах ёстой түвшинд байна гэж байна. Тэгэхээр энд бол агарын чанар бол одоо 10 цагт бол ийм байна. Гадаа олныг хас 18 та байна. За салхи уулныг сая гуглээс харахад бол нэг 4-5 м/сек гэж байна.